Сайн манайхаа. За дөнгөс сая би бичлэгээ бичих жагаад энэ микрофоныхоо энэ хушууг хуглаад хайчлаа. Тийм болохоор ямар ч микрофонгүйгээр өнөөдрийн бичлэгийг ингээд явуулъя. За өнөөдрийн сэдв болохоор оддын Reel 3 дахь бичлэг байгаа. Selena Gomez болон түүний найз залуу. За Selena Gomez яагаад Benny Blanco дурлах болсон шалтгааны талаар би өөрийнхөө бодлыг хуваалцсан. Benny Blanco болохоор 1988 онд төрсэн Selena Gomez-ээс 4 насаар ах. За Америкийн маш алдартай дуу зохиогч, продюсер хийдэг ийм мундаг залуу байгаа. 2023 оны 12 сард Selena Benny Blanco-той үерхдэг гэдгээ аль бие олсон хүлээн зөвшөөрсөн. Түүнээс өмнө болохоор зүгээр цуу яриа яваад заахгүй. За Benny Blanco-той үерхдэг юм шиг байна гэд. Тэгээд Selena-г хүлээн зөвшөөрсөн. За фэнүүд нь маш их урам угарсан яг үнийг хэлэхэд. За яагаад вэ гэхээр Benny Blanco-гоос өмнө болохоор Justin Bieber, The Weeknd маш алдартай Холливуудын гой залуучуудтай үерхдэг байсан шүү дээ. Гэтэл одоо хүмүүсийн хэлж байгаагаар бол ийм царай муутай залууг Selena одоо юу тэгээ одоо мэлмийн яац юм бэ гэж одоо хүмүүс хүртэл яриад байгаа байхгүй юу. Явж ийм залуутай үерхэд тахтай яад юм гээд. За энэ хоёрын үерхэл аль бие болсны дараа би өөрийнхөө оддын skincare гэдэг Instagram хаяг дээр бас reel оруулсан. Benny Blanco-гийн одоо сайн талуудыг илүү харуулж өгсөн тийм reel оруулсан л та. Тэгээ энэ залуу болохоор бүр дэлхийн супер одуудын дуучдын дэлхийд бүр хит болсон дуунуудыг зохиосон. Тэгээ миний бодлоор Selena Gomez Benny Blanco дуурлах хит хэдэн шалтгаан байгаа. За нэгт cooking. За хоол хийх чадвар. Benny Blanco бол яг мэргэжлийн тогооч биш ч гэсэн мэргэжлийн тогоочос дутгааргүй скил өндөртэй тийм залуу л да. Тэгээ сүүлд болохоор ийм хоолны тухай ном гаргасан. За тэгээ Benny-гийн Instagram хаягийг харах юм бол дандаа хоолтой холбоотой бичлэгүүд маш их байгаа. За тэгээ хоолны reel бичлэгүүд нь болохоор зүгээр нэг энгийн хоол хийж байгаа бичлэг биш. Дандаа нэг ийм дундуур нь ийм инээдтэй, зохиолтой, хөгжилтэй фаны бичлэгүүд их оруулдаг юм билээ. За хоол хийх чадвар бол бүр үнэхээр сайн. Selena Gomez сүүлийн хэдэн жил cooking show хийдэг болсон шүү дээ. Ингээд хоол хийж байгаа яг мэргэжлийн тогоочоор ингээд хоол заалгаал те ингээд хоол хийж байгаа нэвтрүүлгүүд нь нэлээд их үзэлт ихтэй, хүмүүсийн анхаарлын төвд бол байдаг. Selena Benny хоёр ч хоёулаа хоол хийх дуртай, сонирхолтой. Аль нь хоол хийх дуртай учраас сонирхол бол ингээд бүр яг ингээд нэгтчихэж байгаа. За тэгээ Benny Blanco-гийн талаар би нэлээд ингээд YouTube дээр бичлүүд үзлээ л дээ. За тэгсэн чинь Benny өөрийнхөө гэрийг ингээд танилцуулсан. Benny Blanco-гийн гэрийнх нь хамгийн их цагийг өнгөрөөдөг газар нь болохоор kitchen тий галтгоон гэж аахгүй. Benny хоол хийх дуртай. 50 гаруй ингээд найз нөхөдөө хамаадан садна хэн байдаг ингээд хүмүүс ингээд цуглуулж чад өөр ингээд хоол хийж өгдөг гэж аахгүй. Benny Selena-д зориулж амттай хоол хийж өгдөг. Болоод ч тэр юм уу сүлээд болын жин нэмээд байгаа. Selena-г эрүүл мэндийн байдлаас болж амархан тураал тархлаад тийм асуудал байдаг. Гэхдээ сүүлүүд бол нилийн жин нэмсэн байсан шүү. Гэтэ арга гिचгүй юм даа найз залуу тэгж гоё хоол хийж байгаа юм чи тий. За тэгээ Benny өөрийн гарсан хоолны тухай тийм ном байгаа шүү дээ. Тэр номыг сурчлах үүднээс маш олон нэвтрүүлэг, подкастт бол өргөдөж оролцож байгаа. Хөтлөгч нар болохоор дандаа нэг зүйлийг байнга асуудаг. Заавал асуудаг. Selena Gomez-ийн тухай те яаж танилцсан. Тэр үеэр болохоор Benny хэлсэн л дээ. Бид хоёр үерхэд бол 1 жил болж байгаа. Бүр бага хаасан те Selena дөнгөж дууж эхлээл карьераа хөөж байхдаа Selena-гийн ээж нь Benny-тэй анх холбогдоод ажлын уулзалтаар бол анх танилцж ирсэн юм билээ. Selena Benny хоёр болохоор маш олон жилийн гоё сайхан найзууд байж байгаад тэгээ энэ хоёр хамтарсан нэг дуу гаргасан шүү дээ. Хамтдаа клип нь тоглоод. Тэгээ Selena-гийн бас хит дуунуудыг бас зохиож байсан. Selena Gomez Benny Blanco дурлах хоёр дахь том шалтгаан бол дуу хөгжим, music. Мэдээж Selena Gomez ч өөрөө дуучин хүн. За Benny Blanco дуу зохиодог продюсер хүн учраас энэ хоёрын ажил мэргэжил бол хоорондоо бас холбогдчихж байгаа. За тэгээ олон жилийн өмнө би нэг алтартай хүний хэлсэн үгийг юусэн мартдаг байхгүй яг. Гэтэ энэ үнэн гэж боддог. Ямар ч хүнийг ингээ царай зүс тэ гадах төрхөн бусдаас жоохон ингээ өөр байсан ч гэсэн юу тэр хүний илүү тачаангуй харагдуулдаг гэхээр амжилт хийж чаддаг зүйл нь ямар ч эрэгтэй хүнийг чадварлаг тэр ажил нь тачаангуй харагдуулдаг гэд тэр нэрэл үний юм шиг санагддаг байхгүй. За тэгээ тэр орчин студид дуугаа ингээд бичүүлж байхдаа Benny Blanco мэдээж ингээд хийж чаддаг чадвараа ингээд харуулж байгаа шүү мундаг харагдаж байгаа. Тэр зүйлд нь Selena бас айгуу тийм сэтгэл татагдсан баг. Ямар ч эмэгтэй хүн өөрөөс нь илүү хүчрхэг тэгээ чаддаг зүйлтэй хүнд бол татагдах нь бол ойлгомжтой. За Benny Blanco дурлах 3 дахь шалтгаан бол хөгжилтэй funny. Ер нь бол ингээ эрэгтэй хүн ингээ мэдрэмжтэй, хөгжилтэй, хаана хизээ хинд юу ярихаа мэддэг байна гэдэг чинь энэ бол том чадвар байхгүй. Benny Blanco хөгжилтэй гэдэг нь яаж мэдсэн бэхээр Benny Blanco бас нэг хэсэг
Instagram дээр дагаад үзсэн байхгүй. Story дээр дандаа юм хөгжилтэй мим зураг бичлэг их оруулдаг юм билээ л дээ. За тэгээд та нар бодоо үзтээ Benny Blanco хүмүүсийн хэлж байгаагаар бол царай муутай. Хоёрт болохоор намхан өндөр бол биш. Гуравт болохоор би хаан ч гэсэн тийм намхан хинээ олчин шүрмөслөг юм ерөөсөө байхгүй. Жохон юм бондгордоо залуу байсан шүү дээ. За тэр хамаалга. За хувцлалтын талаар ч гэсэн хааш яаж юм. Жохон навсгардуу хувц бас өмсдөг. Подкастэнд оролцож байхдаа хэлсэн л дээ. Би ингээд Selena Gomezтэй ингээд хамт байхдаа бол маш бүр ингээд аз жаргалтай байдаг. Бид хоёр хамт ингээд байхдаа дандаа инээлддэг. Миний нэг хэсэг юм шиг тийм чухал хүн. За тэгээ Benny Blanco өглөө болгон босохдоо өөртөө ерөөсөө итгэж яддаг гинэ. Яа тэгэхээр хажууд нь тийм үзэсгэлэнтэй хөөхөн өөртөө итгэхгүй oh my god би Selena Gomezтэй үргэлжлэж штэ гэж бүр боддог гэж байгаа байхгүй. Benny Blanco татагдах дөрөв дэх шалтгаан юу вэ гэхээр хуу хүний төлөвшил. Benny Blanco за мэдээж 88 онд төрсэн энэ жил 36 настай тодорхой хэмжээнд 30 гарсан 36 настай хүн чинь бас нэг арай амьдралын харах үнцэг өөр штэ 23 22 тай залуу бас биш. Meditation буюу бясалгал хийдэг. Өдөрт 20-30 минут ингээд өөртөө ингээд ярилцах дуртай гэж байгаа. Тэр хүн өөртөө ингээд ярилцаа сурцсан хүн чинь өөрийгөө ойлгох сурцсан хүн чинь бусдыг ойлгох сурцсан. Тэгээ ухаалаг залуу юм шиг надад санагдсан л да. Ингээд ярьж байгаа, хэлж байгаа. Дуу хөгжмийн талаасаа ийм карьертэй өндөр байр суурийг эзэлж байгаа ийм залуу болоход хэдэн сая Америкчууд дундаас ингээд өрсөлдөөн дундаас гарч ирж чадчихна гэдэг чинь тэр залуу үнэхээр хичээсэн байж таараа байхгүй. Тэгээ энэ хүртэл хүн чинь зүг зүгээр байхгүй. Маш хөдөлмөрсөн байж таараа. Тэгжээ Selena Gomez-ийн төвшин гэх нь хааш юм бэ? Ерөнхийд Selena Gomez-тэй уулзах учрах тэр хүртэл ингээд хөдөлмөрсөн л байж таараа байхгүй. Надад хамгийн хөөрхөн санагдсан зүйл нь юу гэхээр Benny Blanco өөрийнхөө одоо орсон нэвтрүүлэг болгон дээр Selena Gomez-ийг бүр тэнгэр тултлан магтдаг юм лээ. Тэгээ юу ч хэлдэг гэхээр Selena бол үнэхээр хамгийн зүрх сэтгэл нь өгөөмөр хүн, хамгийн сайхан, гайхалтай бүр үнэхээр бишрмээр эмэгтэй гэж тэгээ бүр хайрлаж дээдэлдэг юм лээ. Тэгээ Benny Blanco бас нэг магтээ заяа. За тэр юу гэхээр гэрт нь ингээл очиод гэрээ ингээд танилцуулж байгаа хгүй. Гэрийнхэн гадаа хашаанда өөрхөн иддэг хүнсний ногоо жимсээ өөрөө тарьдаг юм лээ. Үн супер байгааз тээ. За хашаанда тарьж ургуулсан хүнсний ногоогоороо өөрөө хоол хийгээд хайртай дотны хүмүүстэй зориулж хоол хийж өгнө гэдэг бол үнэхээр тийм хайр халамж байгаа байхгүй юу. Өнөөдөр би нэг Selena Gomez-ийн ийм ягаан палаачтай ийм ажил ихтэй байгаа хэрнээ Benny Blanco-тай видео кол хийж байгаа бичлэгийг харсан л та ингээл hey babe, yes babe гэлтэй хоорондоо ингээл завгүй байгаа ч гэсэн санаа тавьж холбогдож нэг жижигэн ч гэсэн хайраа илэрхийлж байгаа илэрхийлэмж байхгүй юу. Benny Blanco татагдах 5 дахь зүйл нь юу вэ гэхээр Selena Gomez хамгийн сайн найзуудын нэг Nicole гэдэг эмэгтэй байдаг шүү дээ. David Beckham-ийн хүү Brooklyn Beckham-ийн одоо эхнэр байхгүй юу. David Beckham-ийн хүү Brooklyn Beckham гэсэн бас хоол мундаг хийдэг залуу юм байл та. Энэ хоёр хос за ингээ хоорондоо double dating буюу за хамтдаа болзоонд явдаг гэж байгаа байхгүй. Хоёр залуу те Brooklyn хоол хийгээд Benny ч бас хоол хийгээл Brooklyn болохоор Benny-гээс аюух тийм санаа авдаг гинэ. Чи энэ хоолоо яаж хийсэн бэ? Ямар гоё амттай юм бэ те. Энэний дэ жорыг өгөөч гэдэг юм уу. Тэгээд Brooklyn Benny хоёр адилхан сонирхолтой таарамжтай хоорондоо гоё харилцаатай байна гэдэг нь болохоор Selena-д бас Benny Blanco-д дурлах бас нэг том шалтгаан байна. Benny Blanco-той хаашаач юусан байнга ингээ хамт. Хоёрт болохоор хамгийн сүүлд гаргасан дуу нь хүртэл Alone On гэдэг нэртэй дуу гаргасан. Нэг зүйлийг би юусан анзаараагүй байсан. Бичлэгэн дээр нь тэр хатаацсан хувцсны цаана юм буржгар үстэй залуу нэг бүсгүйг өнсөж байгаа. Тэр чинь Benny Blanco юм биш үү гэд нэрээ бодсон ч нэрэл юм Benny Blanco шиг харагдсан. Клипэндээ ч гэсэн Benny Blanco бас хөөрхөн шигтгэд оруулчихж байгаас. Selena Gomez, Benny Blanco хоёр маань үерхэд за одоо яг чил болж байгаа. За тэгээд өнөөдрийн бичлэг маань та нартаас таалагдсан бах ялангуяа залуу охид бүсгүйчүүд маань бас нэг зүйлийг бас ойлгож авсан байхаа гэж бодож байна. Тэгвэл Instagram Reel ингээд хингүүд хүмүүс над руу бичээд хүүе манай Selena Gomez ямар залуутай үргэлжсэн юм бэ? Тасаж л яасан бах та тэрнээс одоо юунд нь олдог байна энэ залуугийн шал царай муутай өстө таалагдахгүй байгаа гэдэг фэнүүдэд бол мэдээж таалагдахгүй байгаа. Тэгтээ гадаад үзүүлжихээс илүү сүжүүд маань тэр дотоод хүнийг гоё таньж мэдээсэ гэдэг үгнээс би өнөөдрийн бичлэг бүр заавал ингэж бичлэг болгон хүргмээр санагдсан юм аа. За тэгээ Selena маань гоё аз жаргалтай, амар тайван байгаасай. Энэ хүртэл ямар их зовлон бэрхшээлийг туулсан билээ. Одоо л жаргах цаг нь болсон. За тэгээд ямар дуу зохиосон талаар дуугийн энд оруулъя гэхээр зохиогчийг ирэх гэж асуудал үүсгээд байгаа учраас ядаж би энд скриншот зур өнөөдөр оруулчихъя. Дэлхийд хит болсон энэ эдгээр дуунуудыг зохиосон энэ аялгауг бүтээсэн гэд та нар боддоо. Тэгэхээр энэ залуу бүр үнэхээр
лаг мундаг залуу байгаа зү. Бэни Бланкогийн талаар бас юуж анх бодсон сэтгэл. За тэгээд энэ бичлэгийг үзээд дуусны дараа Бэни Бланког бас юу гэж бодсон талаараа дүгнэлт маягаар бас комент хэсгээр сэтгэлээ бас бичиж үлдээгээрэй. Баярлалаа. Баяртай.